Нийслэлийн эрүүл мэндийн газар Солонгос улсын Руйсанса компанитай хамтран ажиллах гэрээ байгуулж 1.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий 142 ширхэг шээсний шинжилгээ хийдэг аппаратыг өн төлбөргүй авчээ. Тусламжийн энэхүү аппарат нь суурин болон зөөврийн гэсэн хоёр төрөл, суурин аппарат нь шээсний шинжилгээгээр 10 төрлийн өвчин, зөөврийн аппарат нь 20 төрлийн өвчний шинж тэмдгийг илрүүлэх чадамжтай. Шээсний шинжилгээгээр элэг бөөр зэрэг эргэтэнтэй холбоотой өвчнөөс гадна жихрийн шижинтэй эсгээ мэдэж болох юм а. Анхан шатны эмнэлэг дээр бол шээсний ерөнхий шинжилгээг бол авдаггүй байсан. Одоо 2 дахь, 3 дахь шатны эмнэлэг дээр авдаг гэсэн. Одоо ингээд 9 сараас эхлээд энэ аппарат тоног төхөөрөмж манад нэвтэрснээр өрхийн эрүүл мэндийн төвүүд бол ингээд шээсний шинжилгээг хийдэг болж байна. Тэгэхээр сая та хэлдээ шээсний шинжилгээнд дээр үздэг одоо шээсний өнгө, хувийн жин, уураг, pH гэдэг олон үзүүлэлтүүд байдаг. Тэр үзүүлэлтүүдийг яг шээсний ерөнхий шинжилгээний хариуг бол өрхийн эмнэлэг өөрсдөө хийнэ гэсэн үг. За нийслэлийн эрүүл мэндийн газар нь Солонгос улсын Руйсанса компанитай гэрээ байгуулсан. За энэ гэрээний хүрээнд бол бүх өрхийн эрүүл мэндийн төвүүдээр шээсний ансатар хандивлаж байгаа. За энэ шээсний ансатар одоо шээсний шинжилгээг бол дүүргийн эрүүл мэндийн төвүүд дээр очиж шаардлага авахгүй өргөтөр бол хүмүүс очиж өгч болно. За энэ шинжилгээ нь бол 9-р сараас эхэлж авагдах болно. Шээсний шинжилгээ хийдэг энэхүү аппаратыг нийслэлд үйл ажиллагаа явуулдаг бүх өрхийн эмнэлгүүдэд байрлуулна. Өмнө нь иргэд энэ төрлийн шинжилгээ өгөхөөр дүүргийнхээ нэгдсэн эмнэлгийг зорддог байсан бол эрүүл мэндийн үйлчилгээ иргэдэд илүү ойртож байна. Уг аппаратаар шинжилгээ авах эмчнэрийг нийслэлийн эрүүл мэндийн газраас бэлтгэж сургалтанд хамруулж байгаа юм. За тэгэхээр манай шээсний шинжилгээний аппарат маань суурин аппарат маань нийтдээ одоо 10 төрлийн үзүүлэлтээр дамжуулан жишээ нь одоо бөөрийн сүрье, шээсний замын халдварт өвчин, элэгний өрөвсөл гих мэт одоо олон төрлийн өвчнүүдийг аргаж ирэх боломжтой байгаа. 10여 가지 이상의 Шээсний шинжилгээ хийдэг зөөврийн аппаратыг гэрээсээ гарах боломжгүй өндөр настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг үзэхэд ашиглана. Мөн шинжилгээний хариуг захин мууцаар авах боломжийг бүрдүүлсэн байна.